Залуу зохион бүтээгч 2013 олон улсын уралдааны 2 дугаар шатанд өрсөлдөж байгаа зохион бүтээгчд маань нэлээд их байгаль орчноо хамгаалсан тийм. Тэр тал руугаа чиглэсэн бүтээлүүд хийж ил усыг хэмнэх гэж байна, шүүх гэж байна. Одоо бол мод тарих гэж байна бид нар. Дараачийн зохион бүтээгч маань мод тарих үйл ажиллагааг хөнгөвчлөнө гэж. Үр дүн нь юу байх вэ? Одоо энэ ингээд шалгараад бүтээл бол цааш явлаа гэхэд Монгол улс маань ном ногоон боллоо ш тийм ээ. За энэ бүтээлийг зохион бүтээсэн хүн бол Баасан Сүрэн. Сүүлийн жилүүдэд мод тарих хөдөлгөөн эрчимтэй өрнөж байгаа. За энэ хөдөлгөөний хурдыг нэмэх зорилгоор Баасан Сүрэнгийн багийнхан бүтээл хийж ирсэн тийм ээ. За дуусна уу? Ерөнхийдөө дуусж байгаа. Одоо ганц хоёр ажил бүрдэж байгаа. Та хоёрын хувьд хөрөмжөө хийхэд бол нэлээд олон газраар явж судалгаа хийсэн, хүмүүстэй уулзсан гэж ярьж байна. Тийм уулзсан. За мод үржүүлгийн газар бол ойжуулалтын газар гэж хоёр том газар орсон байна. За тэр хүмүүст хоёрын бүтээлийн шийдлийг сонсоод одоо юу гэж байна? Ерөнхийдөө бол боломжтой. Ийм бүтээл хийж байгаа нь бол сайшаалтай байна. Ер нь хамтран ажиллах бэлэн байна гэсэн. Тэгээд зарим газраас нь бол дүнэлт бол хийж өгч болно гэсэн тиймэрхүү хариулт тавьсан байгаа. Сэргэлэнтэй тэр дүнэлтийг аваад ирсэн биз дээ. Одоо энэ хариуцсан юм нэлээд судалгаа хариуцсан үнэ үү? Тийм ерөнхийдөө бол дүнэлт бол хийчихсэн боловч би өнөөдрийн байдлаар дүнэлтээ авцарсангүй. Гэхдээ яах вэ гэхээр ер нь бол энэ бол ашигтай байх уу байна. Хийх үгүй хийх ёстой бүтээлээ гэдэг дээр бол бат итгэлтэйгээр ирсэн. За энэ шүүгчнэртэй материал өгсөн байгаа ерөнхий зүгээр ойлголт энэ өгч. За энэ болохоор энэ ичникийг болохоор хоёрын янзаар хэрэгжилж болно. Нэг нь экскаватор, нэг нь болохоор N21 26 гэсэн тийм экскаваторт сурлуулж болно. Энэ нь болохоор энэхүү ичникийг болохоор Мон Энерго гэдэг компанид очиж ичникийн алхмыг татуулсан. Өөртөө гагнаж шүдэн дээр болохоор сайжруулсан марганцтай гангаар гагнаж суулгаж өгсөн байгаа. Шүдний хэсэг дээр болохоор экскаваторын шүдийг тасчиж гагнаж өгсөн. Одоогийн байдлаар бол модны нөхөх утгаар нь бол нөхөх ухаж үдсэн. Зүгээр нэг намар ашиглаж байгаад орхисон хөлдөө хөрсөн дээр бол туршилтыг хийсэн. Гэхдээ юу нь болонгота шүдэн нь бол марганцтай гангаар хийсэн нь бол энэ нь бол илэгдэлт энэ төсвөртэй байх. Тэгээд нэгдүгээр тэгвэл хоёрдугаар тэгвэл сэргийжүүлж өгнө. Араас нь бол араа юугаар хатаасан тийм төмрөөр ир хийж өгөөд тэгээд ингээд сэргийжүүлсэн дараа ингээд хусаа дэш явах ийм механизмаар ажиллана. Гидр мотороор тавьж өгсөн. Гидр мотор маань палантарны эрдвектор буюу монголоор гаргийн дамжуулган ийм эрдвектортэй. Тэгээд ерөнхийдөө экскаваторын юу нь бол хүчин чадал нь бол нэг цагт юу яана. Мотор маань 1-2 нөхөх нь минут 1-2 нөхөх нь цагт 6 литр 500-7 литр төл шийдэх зарцуулахаар бодо тооцоод нэг модны нөхийг бол өнөөдрийн байдлаар 2000 төгрөгөөр өгч байгаа мөлий. Тэгээд цагт бол нэг 60 нөх гэж тооцоход бол нэг 120 мянган төгрөг олох боломжтой. Тэгээ ер нь бол Говьалтай аймагт нэг хүн тийм бүтээл хийсэн мэсэн. Сүүлийн жилүүдэд мод тарих ажил нийслэл төдийгүй хөдөө орон нутагт эрчимтэй өрнөх болсон. Гэхдээ модны нүхийг богино хугацаанд нэгэн ижил хэмжээтэй ухна гэдэг хүндрэлтэй. Энэ хэцүүхэн ажлыг 31 жил трактор барьж хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт ажиллаж байгаа Говьалтай аймгийн тариаланч инх тайван шийдэж чадсан байна. Түүний энгийн нэгэн санаа хүний үйл ажиллагааг хөнгөвчлсөн техникийг бүтээхэд нөлөөлжээ. Өдөрт 1000 нөх ухаж байгаа. Энэ машинаар. Тэгтээ хөдөлмөрөнд хамаагүй ихсэж байна. Дээшилж байна тийм ээ. Хурдтай авах чинь 1 кв загвар нэг стандартаар авах чинь. Тойргороо нэг 60 см радиустай юутай. Диаметртай. Гүнээрээ 50 см гүн ухна. Мөн тэгээд бас энэний давуу тал нь дээр үед ийм модны ямаг капас гэж ийм техник байсан юм. Тэрнийг л санаагийн тэндээс авч тэгээд энэ эрдвэгтрээр тийм хийж болох юм байна гэдгийг санааг авчил ингэж хийж гисэн юм байна. Гэхдээ миний нь бас онцлогтой хоёр талтай. Модныхаа нөхийг ухна, мөн хамгаалтынхаа торны шонгийн нөхийг энэ доод хутгаа сольж бас. Нарийн нөх. Нарийн нөх, торныхаа шон, хамгаалтын торны шонгийнхаа нөхийг бас давхар ухна. Тэрнээс бол даваа тал нь бол юу вэ гэвэл ийм байгаа. Тэр бол механик юм бэлээ могон хараанд дамжуулгаар хийсэн байсан. Энэс бол гидр схемээр хийсэн нь бол яагаад даваа юм аа. Яагаад даваа вэ гэвэл сүүлийн жилүүд бол барууны өндөр хөгжилтэй орнуудад бол энэ машины өргөгч анхраадны энэ трийг бол гидрээр хийж байгаа. Энэ нь бол ашиглалтын хугацаанд нэгдүгээр урт, хоёрдугаар гэх юм бол хүчин чадлаар давуу
механик дамжуулгаас бол хүч алдах нь бол хүчний бол хожуу гэж үзэж байгаа. Хүч механик дамжуулгын хүчний алдагдал ихтэй учраас эдийн засгийн хувьд өөрөөр шигмуутай байна гэж тооцоод ингээд ийм даваа талуудтай. Цааш та бол яаж хөгжүүлэхийг бол универсал экскаватор дээр болон зүгээр энгийн экскаватортай суйрлуулаад модны нүх одоо хавар мод тарих болж байна. Энэ үед бол модны нүхний тийм ажил аваад ингээ хийх боломжтой гэж үзсэн. Монголын ойчдын холбоон дээр очиж зөвлөгөө аваад тэгээ тэднийхэнтэй бас хамтран ажиллахаар бас ярьж тохирсон ярьж байгаа юмнууд байгаа. Ерөнхий ивент тэтгэгч, шинэ бүтээл, шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Тэгээ хамгийн эцсийн зорилго бол бид нар нөхөгч мөнгө олох гэдэг юм биш. Тийм ээ? Мод тарих гэдэг юм шүү дээ. Ер нь бол модны нүхийг ухснараа ямар ашигтай өгвөл ер нь нүхийн ухсан тохиолдолд бол тааж бич очоо модыг тарих болно. Арай ухаан хаяа явчихгүй шүү дээ. Шууд ухаал тариа өгнө шүү дээ. Тэгж болно. Монгол дээр нүх болохгүй Монгол дээр мод болно тийм үү? Нэг газар суурилчаад хичнээн нүх ямар хэмжээтэй яаж явах вүлээ гэдгийг тайлбарлаж өгөөч. Тийм. Нэг суурин дээрээс бол одоо чинь ийм 2 игнээ газар мод тарих гэж бодъё л доо. Тэгэхэд бол экскаватор ер нь миний үед хөрөмж бол бус хөрөмжөөс даваа тал нь доогоор хагас эргэлттэй байгаа. Энд ухлаа. Дахиад энэ талд нь эргээд ингээд нэг дарж, ухчаад ингээд нэг дарчаад дахиад ухраад ингээд ухах юм боломжтой. Тэрүүгээр юм бол Тэдэн нүх гарч байна. 3 нүх. За. Одоогоор бол би ерөнхийдөө бол ингээд шууд нүх ухаж байгаа бичлэгийг нь хийгээд ирсэн байгаа. За энэ бол яг бодит хугацаагаар явж байгаа тийм ээ. Ингээд ухаж байгаа тохиолдолд бол энэ юу байгаа? Ингээд чороонууд ингээд тойруулаад ингээд цацаад байна. Тэгээд ингээд ухсныхаа дараа бол одоогийн байдлаар бол манайх нэг юм дутагдaltaй байгаа. Энэ сая туршихад бол юу нээсэн гэхээр энэ гидер хуваарьлагч нь жоохон алдаад байсан учраас энэ арай жоохон удаа хэрэгж байгаа. Ерөнхийдөө 100 инч ноцоостой. Урсгал энэ дээр нэг даваа тал байгаа. Хэрвээ ингээд хатуу газар тааруул явах бай, доор нь хад байвал явах бай. Тэгсэн тохиолдолд энэ маань юугаа эвдэхгүй байхаар тооцож байгаа. Яг бол дөрөслий гэдэг чинь урсгалын тохируулж чинь хавхлан маань буцах галапан гараа буцаад энэ мотор маань ингээд хатуу хөрсөн долонгод сая ингээд зогсож байгаа. Яг тэр маягаар ингээд зогсоод Бүгдийг тайлбарлсан, бүгдийг тодорхой болгосон. Ингээд шүүгчдэр бүгдээр яриагаа шилжүүлээ. Төгөлдрөө нэг хэсэг чинь хүн бол төрсөний одоо хувьд бол заавал мод тарих ёстой гэж яриадсэн тийм ээ. Чи ер нь мод тарьж гисэн үү? Модоош тарьсан, хүүгөөч өсгсөн, байшингаач бэрцсэн хүрлээ багш маань асуултаа сууж байна. Би нэг 10 хэдэн жилийн өмнө трактор татсан юм юмуд харж ирсэн л да зооцоо. Тэгээ одоо энэ яг тэрнээс одоо ялгагдах юм би одоо олж харж чадахгүй л байна л да. Тэр тим хийцүүд байсан л да. Өндөл байдаг да. Ийм наа чин тэр чинь бол зүгээр юу яцсан мэт. Карданы голон дээр нь могон араа эрдүгтэр суйрлуулаад ингээ өгцөн байсан шүү дээ. Тэрнээс бол наа чин гидер хийсэн. Гидер хийснээрээ бол юу дав юм бэ гэхээр хүчин нэгдүгээр тожуу байгаа. Илүү гэсэн үг. Хоёрдугаар гэх юм бол механик дамжуулгыг бол одоо чинь доор нь хадуу таарлаа гэхэд тэр чигээр яагаад өрмөө өвдөн шүү дээ. Минийх бол юм таарчих юм бол одоо энэ хавхлаг маань тодорхой хэмжээний даралт үүсний дараа хавхлаг маань буцаа шингэн маань банк руугаа ороод энэ маань сая хөлдөө гатар ингээд толонгод зогсчихж байгаа байхгүй. Доош ингээд явах боломжгүй бүр болонгууд ингээд зогсоод жоохон дээшлүүлээд ирэнгууд ингээд явах боломжтой. Энүүгээр бас даваа шийдэлтэй. Нэгдүгээр хоёрдугаар тэгвэл хүчин илүү одоо орчин үеийн экскаваторууд дээр суйрлуулсан тохиолдолд бол өөр нөхцлөөр ингээд эдийн засгийн хувьд ажлын бүтээмж нь өндөр байх боломжтой. Байдаг юмыг бид нар сайжруулсан. Яг энэ төрлийн техник тоног хөрөмжтэй их харьцдаг байх л та. Эрдэнэ сайхан шүүгч танд ямар санал байна? За тэгэхээр заавал ягаад ийм экскаватор ч юм уу эртний трактор дээр хийх болсон юм бэ? Олдсон нарын дор байдаг, хүн болгонд байдаг тийм нийтлэг зүйлд хийж болоогүй юм. Ерөнхийдөө болохын хувьд бол болно. Гэхдээ энэ бол манай сургууль дээр дадлаганд энэ ангилд ашиглагдж байгаа. Зөвхөн ардлын хүчний гишг нь бол ашиглагдахгүй байсан юм аа бид ингээд зохион байгуулад хийсэн юм л да. Энэ дээр за байгаад тохируулсан юм байна тийм ээ. Тэгэхээр зөвхөн танаа сургууль дээр ашиглаж байсан хүн болгонд байхгүй шүү дээ. Эний чи худалдаад авъя гэлээ. Тийм ээ. Ашигтай загвар болжээ, боломжийн болж. Гэтэл яг энэ шиг трактор экскаватор хүн болгонд байхгүй тийм ээ. Тэгэхээр яах вэ? Тэгсэн тохиолдолд бол би бол ингэж л бодож байна л дээ. Зүгээр гидер мотороо хуваарьлагчтайгаа өгөөл дээрээс нь өөр мотороор эргэлт өгөөд хийх юм бол бас арай өөр шийдэл болоо явчихна. Жижигхэн болоо явчихна. Тэр талаар бол манай сургууль дээр бол хүүхдүүд тийм жижигхэн гар аргаар хийдэг тийм оюутны дипломын ажил хийж байгааг бид нэр харсан. Тэгэхээр арамыга тийм ээ. Хийцээ бүгдийн жижиг тракторт бүгдээр ингэ өөрчлөх. Тий болно. Энэ дээр бол одоо зөвхөн жижиг трактор маань те гидер мотортой л байх юм бол ганцхан хуваарьлагч юу хоёроо л авчиж суйрлуулж шít. Гидер мотор хоёроо авчиж суйрлуулж чинь ардлын ганцхан тэр сумныхаа хэсгийг өөрчилж чинь тэгэл ажиллах боломжтой. Тэгэхээр одоо харин хийц чинь бүхлээрээ дахиад өөрчлөгдөх гээд байна гэдгийг би асуугаад байна шít.
анхнаасаа яагаад ийм оновчгүй ч юм уу тийм сонин санаа авсан юм бэ? Ийм техник суйрлуулж хийсэн юм бэ гэдэг. Та хоёр жишээ нь энэ багжи чи тийм ээ. Өрөмдөгчий чи аваад баруун бүс зүүн бүс рүү явна. Тэгэхэд ийм трактор байхгүй. Ойрынхыг бол та хоёр яг халтур хийх журмаар ингээд ухаад ээж болж л. Залуу зөвхөн халтур хийх зааж өгөхгүй шүү. Энэ хоёр бол ингэж ухнаа гэдэг. Ер нь бол тэгээд байгаа байхгүй ойрхон зүйл бол ухчаал яваад өгнө гэдэг. За тэгэж хийсэн байлаа гэж ойлгож байгаа байхгүй би. Тэгэхээр хол газраа явахаар трактортай наваад явах уу? Үгүй энэ одоо дээдл дээр тэр дээдлийн хэсэг дээр нь бол шанаг баригч гэж байдаг да тийм экскаватор нь тэр хэсэг дээр нь одоо дараагийн сайжруулахдаа шанаг баригчны хэсэг дээр төрөлөө бүрийн экскаватор таруулгаар хийчихсэн байхад боломжтой байхгүй. Ерөөсөө ингээл шанаг баригчтай хоёр талын юм юу байна гэсэн үг. Түлэг файлц байгаад хоёр тийш ингээд хэлэхэд ингээд баригддаг. Тэгээд юу молдокныхын нэмэлт шугамдаар залгах хэл эргээд байгаа. Тийм боломжтой. За тэгвэл ерөнхий хийц байгаа юм чинь өөрчлөвөл тэр одоо түгээмэл байгаа падвад трактор гэдэг байгаа тийм ээ. Тэр тракторд ерөөхдөө хийвэл зүгээр болов гэж бодож байна миний хувьд. За тэгээд энэ маань хатуу зүйл тулахаараа зогсчихно гэдэг. Тийм ээ. Хатуу чулуун ч юм. Ерөнхийдөө бол яг хатуу зүйл биш л дээ. Тодорхой хэмжээний одоо наадах чинь одоо жишээ нь 15 мегапаскал дараалтанд эргэж ийн гэж бодсон шүү дээ. Тэрнээсээ гитэрсэн тэр дөрөөсөөр тохируулаад тэдэн мегапаскал дараалтанд тэгж иргэнэ гэдээ тохируулаад өгсөн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд зогсох байхгүй. Тэрнээс зүгээр нэг газар зүгээр энгийн газар ухахад бол зогсохгүй. За тэрийг баг зэрэг ухлаа тийм ээ. Суулгахгүй төртөл ухаагүй байла. Цааш нь гүйцээгээд ухах боломжтой юу? Боломжтой. Яаж? Хутга маань эвдэрчин гэдэг байгаа бол. Хутга маань эвдэрх биш. Зүгээр ингээд одоо ингээд би сумаан дээш нь өргөн шүү дээ. Өргөн гот хөндөрөөд ирлээ буцаагаад ахаад ингээд хурдан авахгүйлаад ингээд ухах боломжтой. Бас зүгээр каунтероос ахаад дараад ухах юм бол бас боломжтой. Доор нь юу вэ гэдгийг харж байгаа зүгээр аюулгүй байдлаа хангаад ухах бол. Ерөнхий ивент итгэгч шин бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Миний хувьд яг бэлтгэл эпирээр яг энэ хүүхдийн бүтээлтэй танилцсан л да. Яг тэгээ энэ ичнийхэн голыг өөрсдөө хийсэн тий. Тэгээ энэ дээр бас анхаарах зүйлүүд нэлээд байгаа л да тий. Юу нэ вэ гэхээр биднээс энийг яг хөглөр мэдээж алах мэдрийн тооцоогоор л гаргаж байгаа тий. Тооцоогоор гаргасан юмаа биднээс яг бодитоор хийгээд тооцоо яах гэж гаргаад байгаа юм бэ гэдэг чинь тэр зүйлийг биднээс хийгээд үр ашиг нь ямар байх юм бэ гэдэг тал дээр л тооцоо хийж байгаа шүү дээ. Тэгээ яг бодитоор хийхдээ тэр тооцоо хийхдээ ямар алхамтай ямар зүйл сонгож явжсэн яг тэр хэмжээнд нь биднээс бодитоор хийжээж одоо тэр онтын тэр хийсэн тооцоо маань яг бодит амьдрал дээр яг хэрэгжин шүү дээ. Гэтэл яг хөглөр таавс жоохон хийхдээ жоохон болох буюу одоо алхам нь хол ойр тий. Тиймэрхүү таал ажиглагдсан л да. Тэгээ энд эдгээр дээр нэлээд анхаарах ёстой шүү. Бас. Тэгээ ер нь яг энэ бүтээлийг чи одоо хүн хараад тэр чинь л харна шүү дээ. Тэгэхээр шууд хараад энэ маань хүн худалдаж авах уугүй юу. Шууд одоо чи мундаг зураг компьютер дээр зурсан зураг үзүүлээд байдаг. Гэтэл чиний хийсэн юм чи тэр зурагнаа шат ондоо зүйл байгаа байхгүй. Тэгэхээр чин хүн тэр нь чи үнэмшихгүй шүү дээ. Мэдээж яаж үнэмшин тийм ээ. Тэгэхээр ер нь та залуу хүмүүс тэгээ цаашаас олон юм зохион бүтээн. Тэгэхээр энэ зүйл дээр нэлээд анхаарах хэрэгтэй шүү. Тэгээ бас нарийн бас ганц хоёр зүйл байна л та. Одоо энэ доошоо ихт доошоо яг ухна гэдэг байгаа шүү тий. Сум яах вэ гэхээр хэдэн гарацын байралтай байх үүдээс хамааруулаад сум яг тэр нүхний чинь яг ухаж байгаа шилжилт нь бас нэмэгдэх байхгүй. Мэдэн тий. Сумаа бид ингээд босгоч юм бол яг энэ ихт дээш юм босоо байралтай байж байгаад буулгалаа. Одоо нөгөө өрөмдөх багжаа доош нь зүглээ тий. Өшөө доошоо буулгах юм бол энэ хайч хав. Энэ өнцгөөс хамааруулаад наашаа шилжиж штэ тий. Нүхний диаметр нөлөөлнө тийм ээ. Тэр нүхний диаметр нөлөөлөхөөсөө гадна яг хөглөр энэ чиний ухаад байгаа одоо энэ ирвэ штэ тий. Энэ ичнийхэн гол байгаа. Энэ урдталт нь хичнээн жи 1000 энэ юуны бавдицаатай хутах хийгээд гагнаад энэ дээр чи хамаг ачаалж ирэх байхгүй. Тэгээ тэр бас хөндлөө ачаал эдрийг бас нэгэн тооцох хэрэгтэй шүү ер нь. Тийм ээ тэр талын тооцоонуудыг бас одооноос хийж сурах хэрэгтэй. Тэгэл би нэг юм хичлэн болцсон биш шүү дээ. Энэ ерөөсө болох. Чи энэ алхам эдрийг харж байгаа шүү дээ. Хооллоор цаана ухаагүй газраараа дараагийн хэсэг ухах болж шүү дээ. Ягаад гэвэл энэ чинь бүр жижигэн диаметртай ямар ч төрүүд нь цийч хайцсан. Гэх мэтчлийн юм асуудлууд бол байна. Наадан дээрс нөгөө Мон энерги сервисээр очиод ингээд татаж яхад манай сургуульд тач болохгүй тез 4-р станц дээр очиж тэдний нөгөө нэг угсралтын төхөөрөмжөнд татсан. Тэгээд бас нөгөө токер машин дээр эргэлдүүлээд тэнцвэрийг бас ойлгох хасч өгсөн л дээ. Тэр дээр шаардлагатай байх хэрэгтэй шүү дээ. Тийм зургийн юм байна юм. Өөч хийж байгаа юм чи хэцүү шүү дээ. Тийм тэгтээ одоо бол би наадах чинь тойруулаад тэр юунуудын сайжруулад бавлитах шүүгээр ингээд тойруулаад хийн үзүүрийн нь сайжруулаад явах боломжтой л гэж үзэж байна.
төгөлдрөө одоо ингээл зохион бүтээгчд орж ирээл ярьдаг шүү дээ. Одоо энийг амархан шүү дээ. Ингээд одоо ингээд хийчихнэ гээл те. Одоо ариагийн толгоонд байгаагаар бол тэр одоо хүн техник тоноод өхөөрөмж төмрийг бол нааш ингээд болгох бол санаанд нь буугаад болцсон байгаа байхгүй. Чи өвтөрөөр юу ч харж чадахгүй гоц. Яа. Энэ би зүгээр юу хэлэх гээд байна вэ гэхэлэр Ария бол одоо хамгийн олон удаа буюу их шартаагаар даагаа нэгж байгаа зохион бүтээгч. Ягаад тэгэхээр залуу зохион бүтээгч 2011-т унсан, 12-т унсан, 13 зохион байгуулалтаар баг ингэж бэлдээд за тэг бэлдсэн багасаа шүүгээд ингэж орж ирээд одоо бүтээлээ тэнцвүүлэх гээд зогсож байгаа, хамгаалж байгаа залуу шүү. Хоёр улаан асчлаа да. Ногоо. Гурав дахь нь бол ногоо. Энэ ногоон бол та нарыг нөгөө Ариагийн багийн нөгөө нэг бас нэг бүтээл байгаа шүү дээ. Санаж гинөө. Мартсан уу? Ондоо бүтээл бүгдээрээ том хашаалсах гэдэг шүү дээ. Тэр бүтээл дээр амжилттай ажиллаарай. Энэ удаад энэ бүтээл маань харамсалтай дэмжигдсэнгөө. Гэхдээ дараачийн зохион бүтээгчд оролцсон итгэлтэй байна. Баярлалаа залууч та. Баасан сүрэнгийн багийнхны бүтээлийг шүүгчид бол нэлээд шүүмжлэх шиг боллоо. Тэгсэн. Ерөнхийдөө бол инженерийн шийдлүүд их тооцоо хийсэн бол тэрийг бас хийхдээ бас нөгөө тоног хөрөмж алдсан. Тиймэрхүү юмнууд бол ер нь инженер болох гэж хүмүүс бол байж болохгүй зүйл юм аа гэж үзээд ерөнхийдөө тэнцвэрсэнгүй. Ягаад тийм юм дутуурах вэ? Хань хийцээ хөдөл жоохон алдаатай хийлээ дээ. Жоохон алдаа гаргасан. Тэгээд энэ хүү бүтээлийг одоо хийгээд гүн тусалцаа үзүүлсэн сургуулийнхаа нийт багш нараас болон Мо Энерго гэдэг компанид бас баярлалаа гэж хэлье да. За бүтээлээ одоо ингээд тэнцээгүй юм чи ингээд битгий орхиороо цааш нь болохгүй гэсэн зүйлийг шийдээд улам хөгжүүлээд дараа хэрэглэн тэмдэглүүлээрэй. Тий, ер нь бол цаашаа бол явуулна. Гэхдээ бол одоо тэр эхлээд ер нь нэг их сайхан юм ойлгож авлаа. Юмыг бол эхнээс нь яг тооцооныхаа дагуу хийх хэрэгтэй гэдэг. Гэхдээ бол гатуу их гантай том төмөрчөөс татхад бас хүндрэлтэй байсан. Тэр нь жоохон алхмын зөрөө мөрөө гэдэг бас бага дутагдaltaй энэ үнээр бас хэлжээл энэний төлөө бас засаад бас сүлд ч гэсэн юм хийхдээ бас бодож штэ тэрийг бас зөв тусгаж хийх юм байна. Зөв байна. Тэгээд нийт хамтран ажиллаж байгаа хүмүүс болон туссан багш нартаа бас ингээд энэ бүтээлийг бас хийж явахад явцад шүүгчд маань энэ төр өөрхөн зөвлөгөө өгж ийсэн тэр зөвлөгөө өмөглөгөө өгж ийсэн хүмүүст бас баярлаа гэж хэлье. За амжилт хүсье. За баярлалаа. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Залуу зохион бүтээгч 2013 үргэлжилсээр байна. Залуу зохион бүтээгч нэвтрүүлэгт Улаанбаатар хотын хогтой тэмцэх, түүнээс гадна эдгэр өсвөр цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хог зөв хайд сургах, дадал зуршид сургах тэр бүтээлүүд орж ирсээр байна. Зохион бүтээгч золоо хоёрыг үрж байна. Золоо хоёроо нилээ ядарсан шинжтэй гарч ирж байгаа чинь. Багийнхныг хайц. Өөдөн хойноос нэмэр бараа золоо өөр хайц. Уушаа яваа. Золоо хоёроо. Гэхдээ үзэгчд маань дэлгэцийн цаанаас нэвтрүүлгийн яг те үйлдвэрлэлийн процесс хэрхэн явагдгийг бас тэр болгон мэддгүү. Жишээ нь бид 2 дугаар шатныхаа шалгаруултыг те 3 өдрийн туршид өглөө эртгэлээд харахгүй шүн дөлөөр дуустдаг. Энэ бүх ачааллыг даваад бүтээлээ хамгаалах гад оройн цаг болтол зохион бүтээгчд маань Монголын үндэсний олон нийтийн телевиз дээр бид нартай хамт ажиллаж амьдэрдэг гэж хэлж болно. За зол хоёроо одоо жоохон ядраагүй үстэй. Төгөлдрөө. Үгүй тийм байх. Тэгэхээр миний ажилд зогсож байгаа залуучуудад танилцсан. Эндээс таних залуу байна л да. Танаах чинь манай залуу зохион бүтээгч нэвтрүүлэгт өмнө оролцоо шилдэг шалгараад мэдээллийн технологийн сургуульд урилгаар сурж байгаа тийм ээ. Энэ удаад бас баг бүрдээд бөөнөр орж ирсэн ба шүү дээ. Энэ санааг манай найз гаргасан л да. Багийн ахлагч. Тэгээд 1-р шатанд орчоод бид нэг 2-р шатнаас цуг оролцоод өгөөч гэж хүсээд тэгээд бид нэр оролцож байна. Хэрхэн одоо яаж нийгдэж нийлв баг тийм ээ. Таад бол одоо хоорондоо ямар танилуд вэ? Нэг ангийнхаа. Нэг ангийнхаа. За ангийн андуудтай танилцъя. 12. Би дүү зол жаргал. Тий, зол 2. Бүтээл санааг хийх явцад би танилцж байсан. За нилээн хүчтэй баг дайрж за санаа шийдэл дээрээ ярилцаж эцсийн бүлэгт бүтээл маань гарч ирсэн байна. За бүтээлээ танилцуулаад эхлэх үү? Тэгээ. За. Манай энэ хогийн сав нь болохоор цэцэрлэгийн насны хүүхдүүдийг багаас нь тийм хог хаях дадал зуршилтай болгох гэж тийм ингэснээр болохоор ирээдүйд тийм Монголд соёлтой иргэн төлөвшүүлэх тийм зорилготой байгаа. За бүтээлийн одоо хийцийн хувьд дотоод эд анги за яа хэрхэн яаж ажиллах вэ? Гадна ангийг бол металл автанд орж исэн.
Тэгээд дотор педалын гишингүүд онгоогоод гэрэл асч дотор шууж иргэн. Ингэснээр хүүхдүүдийн анхаарлыг татна. Хүүхдүүд хогоо их дуртай болно. За төгөлдөр гайхаа зогсчлоо. Золоёроо ажиллаж үзүүлээч. За. Ингээд педалн дээр таг нонгоогоод гэрэл нь асж байгаа. Урдх нүдэн дээр ногоо гэрэл нь. Аха. Тэгээд хаангууд ингээд дуурж байгаа. Аха. За яг шууд дуурж байгаа нэг тийм асуудал гол биш шүү дээ, тий. Энэ шууны дог бид нар баярлаа, энэ тэр дүүгээр орлуулж болох байхгүй. Тэрэн дээр бити анхаарлаа төвлөрүүлээрэ. Шуу бол чухал зүйл биш тийм ээ. Тий. Гэхдээ шууны үүр шиг хийждэг яаж юм бэ? Шууны үүр лого хийж юм шиг. Асуух бас зүйл байна л да. Энэ одоо гадна талын дизайныг бол SpongeBob-ийн найз Rascal-ийн Bob ч юм уу те, Sab ч юм уу гэж бодож ийсэн үү? Юу, энэ санааг бол манай багийн ахлагч л гаргасан шүү дээ. Хэв загварын тухай. Тийм. Нэг SpongeBob хэлбэртэй анх хийх гэжсэн. Тий, тэгэл уулын тэгж ирчихсэн. Хамрууд нь жоохон. Гэсэн явсаар байгаад SpongeBob хэлбэртэй л болсон ба шүү дээ. Тий, ер нь тэг төгссөн. Төгссөн байна те. Төгссөн байгаа. Энэ одоо хажуу талд байгаа энэ гар нь байна шүү дээ. Тийм би одоо эндээс бас юмд дүүжлэх юм болов гэсэн чинь гар байсан байна те. Хаа гэж байгаа юм байна. Болно. Манай бүтээлчийн 2 дугаар шатанда 100 ажилтдаг бол ирж байгаа шүү дээ. Гадна хэлбэр загвар эднэрийг өөрчилдөг. Тийм хэлбэр загварын тул яг чухал асуудал биш л дээ. Хамгийн гол нь ажиллаж байгаа зарчим тий. Хогийн сав маань өөрөө үүргээ гүйцэтгэж байна уу л гэдэг асуудал шүү дээ. Гурав 4 5 настай л хүүхдүүд байна уу? Тийм ээ. Энэ жоохон онгойхон жоохон хатуу яваад ах шиг санагдах юм. Зүгээр гаднахын бол өөрчилчихнэ. Хэлбэр загвар Дотороо бүрштэй байгаа байхгүй юу? Бүршин жоохон зөөлөх хийчихвэл зөөлхөн болж байна. Зөөлхий үед буцаад хаагдах уу? Хаагдана. Наач жоохон эсэргүүцэл ихтэй л ах шиг ам нээгдэж хаагдах та үрэлцээ тийм ээ. Тэгээд яг энэ байдлаараа байвал бага насны тэм цэцэрлэгийн насны хүүхдүүд бол онгойлох гэж жоохон хөвгтэй л юм шиг хүндрэлтэй. Тороос нь ясгэнэ? Тороос нь жоохон багт. Тороос нь жоохон багтцсан юм байна. Хэмжээ алдсан тий. Тэр бол асуудалгүй гадна тал пүрс мөсөл бол асуудалгүй тий. Зүгээр хийгээд авд ирсэн. Бага насны хүүхдээ хог аяс ургахад жоохон юм хөвгөлтэй юм уу сонирхлын татсан байдлаар хийгдсэн бүтээлүүд бол бидний бодлогын шин чанартай дэмждэг л дээ. Тэгээ өмнөх 2 жил орж ирсэн бүтээлүүдээс наа чи ямар онцлогтой байлгая гэж нэгдүгээр шатанд тэнцэглээ. Гата жоохон хөгжүүлэх юм байна шүү дээ. За яхаа өрөөж болж байна. Өрөөдөг нь бол самсруугаар янз бүрийн өөр өрөөл хэлж болж байна тийм үү? Эсвэл одоо зүрэг юм уу? Ямар нэгэн тийм сургаалын юм хэлж болж байна заяа. А дээрээс нь дахиад өөр юм бодож олно шүү заяа. Түүнээс биш. Яг энэ чигээр орж ирвэл дэмжигдэхгүй за. Яг чамаас өгөөддөг нэг тийм одоо яг хулгамдаад санаа гарахгүй байна. Цааш таас өөр санаа гарч магадгүй гэд дэмжиж штэ тийм ээ. За баярлалаа. За. Зүрцсүү гэднэр хэлэх хэрэгтэй. Тийм. Тэгээд нөгөө тэр юмнууд нь хайцсан. Өөрөөр хэлбэл манад орж иж ирсэн бүтээлүүд бол гიშгээр онгоодог байсан, гიშгээр гэрэл астдаг байсан, гიშгээр баярлаа гэж хэлдэг байсан, дөхөөд ирэхээр онгоодог байсан тий. А та нар дэмжигдсэн санаа чинь зүр цэцэг үг хэлээд хүүхдүүдэд жоохон давхар өөр байдлаар явуугүй л үү? Манай бүтээл өөрөө нөгөө ийм дуурагаад үг хэлдэг болохоор програмчлах асуудал дээр бид нарт арай хэцүүсэн л да. Тэгэл сайн чадаг. Загвараас олон янзаар өөрчлөлсөн болохоор. Тийм шүү дээ. Бид нар ч одоо дөнгөжл сурж эхэлж байгаа 10 жилийн сурагч тийм ээ. Програмчлал гэвэл бас хэцүү те. Хэцүү юм байлээ. Тэгээ гэвэл амархан юм байхгүй. Хямдхан нөгөө MP3 шүүгчд бол тоглогч шүү дээ. MP3 тоглогчийг аваад нөгөөднийхээ горимын нөгөө санамсаргүй сонгодог дээр нь тавиад дууныхын оронд байхан зүр цэцээг сонгож штэ. Тэгэл плейн дахин дараад байхаар чинь санамсаргүй тоглогдсон штэ. Зүр цэцээг өгдөө штэ тийм ээ тижэлэр. Тэрийг өгчөж болоо л да. Өөр програмчлаад байх шаардлагагүй л дээ. Уулна заа. Ойлгосон тий? Ойлгосон. Тий. Өөрөөр хэлбэл нөгөө тоглоулдаг Konami-ийн
задлж байгаа л хоёр утас холбочихно гэсэн үг шүү дээ. Коноп тэрийг нь л эннийхээ нэг даачтай нь холбоол. Анхны санаанаас одоо баг зэрэг өөрчлөгдсөн хэдий ч үндсэн үүргийг гүйцэтгэж байна. Хийгээд ирсэн байна. Хог хийж болно тийм ээ. За яг хоо саяны хэлжсэнээр тэр гიშгэл тентэр янзлдаг юм байна. Хогоо гаргаж ирээд асах гэж байгаа тэр бункер хэсэг байна шүү дээ. Тэрний хийц надад бас нэг жоохон тийм л дээ. Эргээд бас нэг цэвэрлэгээний ямыг нэмэх гэж байгаа юм шиг те. Тэрийг ямар өмнө бүр ингээд ууд савтаа болгодог авахд цэвэрлэгээд амархан байдаг гэсэн шүү дээ. Тэрэн дээр яга ажиллаагүй юм болоо. Ер нь дотор нууд хийж шүү дээ. Хогийн харууд боломж шүү дээ. Хогоо гаргаж ирээл уутаа аваа хийчих болно шүү дээ. Баярлалаа шүүгчдийн гэрэл. Нэг ногоон, нэг улаан. За миний хэлснээр хийн шүү заяа. За. Зүр цэцээ үг гэж хэлсэн бол яг л тэрүүгээр явна заяа. Тэгвэл наа чи ерөөсөө танд нэг оригинал санаа чинь байхгүй болчихтой заяа. За. За гайхам согчий залуучуудаа. 3 дугаар шатанд одоо ингэнэ шүү дээ. Хог хийгээл ингээл явангууд огны сав те. Баярлалаа. Их барьсан ч юм хий, баг барьсан ч юм хий. Ой яа. Яаж хийх нь бол хэлээд өгсөн те. За амжилттай хийх юм их байгаа шүү. 3 дугаар шатанд уулзцгаая. Гişүү түрүүн чамд ахлагчтай жоохон шүүмжлэлтэй хандж ийлээ шүү дээ. Манай хүн зүгээр явж явжсэнаа сүүлийн 7 хоногт л одоо хийхгүй бол болохоо байлаа гэж ороод ирдэг гэсэн. Харин яагаад тэгээд байна? Уган чи бол би зүгээр сууч чаддаггүй гэдсэн. Харин гэртэл баадсан хөл нүл өвдөд тусдیں۔ Цагаан сар эднэр болоо жоохон чинь яадаг л. Хийчихгээд байх чинь л. Болно гэсээр хаалт. Ингэчлээ. Яах. Болно даа. Дараагийн шатнд сайн уралцсан уу? Баг гэдэг бол нэг нэгнийхээ алдаа дутагдлыг ойлгодог тий. Тэрийг нь засахыг оролддог тийм хүмүүсийг хэлдэг штэ. Багийн ахлагч нь ямар нэгэн байдлаар цаг барьдаггүй ч юм уу. За эсвэл бас их юмыг тулгаж хийдэг бол багийн гишүүд нь бас тэнд ахлагчтай шаардлага тавиад бүгдөө адилхан хамтдаа хөгжих боломж байна тийм үү? Тий. Ногоон ууцнаас гадна дахиад нэг өөр бэлэг байгаа. За энэ бол боловсрал хөгжлийн гүрэг хэмээх төрийн бас байгууллагаас та бүхний хэлний мэдлэгт тус нэмэр болёо. Залуу зохион бүтээгчтэй хөгжүүлье гэдэг үүднээс эрхийн бичгийг та бүхэнд гардуулаарай гэсэн. За бям жаргалда хүссэн гадаад хэлээрээ сургалтын төвд үн төлбөргөө суралцах эрхийн бичгийг гардуулж байна. За баярлалаа. За мөн багийн ахлагч Золбаяр. За баярлалаа. Ямар хэл сурах вүлээ? Солонгос хэл. Яагаад? Сүүлд өсөн сураад энэ сурах гэж байгаа. За бям жаргалын Оросдоч хэлээр. Болгоор орос хэл хэрэгтэй За. байна. За багийн нөгөө хоёр гишүүндээ ч гэсэн эрхийн бичгээ гардуулъя. Ариун баяр. За ямар хэл сурах вүлээ? Хятад. Яагаад? Их дэлхийд даяар түгээмэл байгаа учраас. За багийн бяцхан гишүүндээ ч гэсэндээ эрхийн бичгээ гардуулъя. За ямар хэл сурах вэ? Орос. За мөн хэл шинжлэлийн ухааны доктор Соёл Сүрэнгийн орчуулсан гайхамшиг хэмээх бүтээлийг та бүхэндээ өгье. За энэ бол Азийн хөгжилтэй орнуудын хэрхэн хөгжсөн тухай түүх байгаа. За энийг уншаад оюуныхаа цар хүрээг тэлээрээ. Бүгдөө дамжуулаад уншаарай. За амжилт хүсье. За баярлалаа. Ерөнхий ивент тэтгэгч шин бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Залуу зохион бүтээгчдийн аяллаа хөтөж New Jolchin Tour компани. Шин санаагаараа